Монгол улс төр дундаа нийслэл Улаанбаатар хот өнөөдөр цахилгаан дулааны хязгаарлалтанд орж иргэд хүнд өвлийг туурж байна. Эрчим хүчний станцууд доголдож системийн найдвартай байдал алдагдсан энэ нөхцөл байдал нь олон жилийн бодлогын алдаа, хариуцлагагүй шийдвэрийн үр дагавар гэж тайлбарлах боломжтой. Монгол Ардын нам тасралтгүй 10 жил засаг барьж, үүнээс сүүлийн 4 жилд эрчим хүчний сайдаар Улс аймгаас сонгогдсон Чойж сүрм ажилласан. Энэ хугацаанд салбарыг шинжилнэ, эрчим хүчний хараат байдлыг арилгана гэсэн олон төсөл хэрэгцсэн ч бодит байдал дээр иргэд тоггүй дулаангүй үлдэж байна. Харин эсвэргээрээ түүний үүсгэн байгуулсан хурд компани 6 хотхон ашиглалтанд оруулж барьсан барилгууд нь нийслэл даяар тасралтгүй цахилгаан дулаанаар хангагдаж ирсэн нь олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлж байна. Чойж сүрн нь Улс аймгаас 5 удаа дараалан сонгогдсон улс төрийн нөлөө бүхий хүн бөгөөд орон нутагтаа дархан түвшээ хэмээн нэрлэгддэг. Түүний эргэн тойронд сонгуулийн менежер ойрын хүрээний хүмүүс нь эрчим хүчний салбарын гол байгууллагуудын өдөртөх албан тушаалд очиж улмаар авилга, албан тушаалын сүлжээ бий болж эхнээсээ авилгын эсрэг газар шалгагдаж эхэлсэн ноцтой асуудлууд үүссэн байна. Түүний хамгийн ойрын нөлөө болон эрх мэдлийн сүлжээний 3 гол холбоосыг танилцуулъя. Нэгдүгээрт Баттулга. Баттулга нь Чойж сүрэнгийн багийн найз, сонгуулийн менежер байсан өдгөө Улс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байна. Баруун бүсийн эрчим хүчний системийн даргаар ажиллаж байхдаа Баян-Улын аймгийн Цингис сумын нутагт байрлах Артны уурхайн компанид хууль бусаар тог татах зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэрэгээр авилгын эсрэг газар шалгагдаж эхэлжээ. Хоёрдугаарт Мөнх наран. Мөнх наран нь Өвс хүнс компанийн захирал асан Чойж сүрэнгийн сонгуулийн менежер байсан Мөнх наран өдвөө баруун бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчийн хувьцаат компанийн захирал. Түүнийг Баян-Улын аймгийн Толбос сумын нутаг дахь Тэсийн уурхаа руу 16 км өндөр хүчтэлийн шугамыг өөрийн байгууллагын ажигчдаар улсын хөрөнгө ашиглан татсан гэх үндслээр авилгын эсрэг газар шалгаж байна. Энэ явцад Төрийн өмчийн автомашин мосолдож улсад хохирол учирсан гэх мэдээлэл барсан. 3-дугаарт Мөнхөө. Мөнхөнд 2020 онд Чойж сүрэнгийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Эхлээд Улс аймгийн Чандман ус орон нутгийн өмчийн хувьцаат компанийн захирал, улмаар нийслэлийн амарлан дулааны станц Төрийн өмчийн хувьцаат компанийн захирлаар хамжигдан ажиллаж байна. Богино хугацаанд их хэмжээний хөрөнгөж, тансаг орон сууц, автомашин, хадгаламжтай болсон нь олон нийтийн анхаарал татаж, түүний хамаарал бүхий этгээдүүд станцад нийлүүлэгч шахаж ашиг хүртсэн гэх мэдээлэл гарсан. Үүгээр зогсохгүй эрчим хүчний сайд Чойж сүрэнгийн орон тооны бус зөвлөх Няма, баруун бүсийн дулааны станцтай холбоотой авилгын хэрэгт авилгатай тэмцэх газраас шалгалдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээсэн. Мөн түүнийг уг зөвлөгтэй хамтран Зайсангийн аманд орон сууцны хотхон хувийн сургууль цэцэрлэг барьсан гэх баримттай мэдээлэлч олон нийтэд ил болсон. Мөн эрчим хүчний сайд Чойж сүрэнгийн орон тооны бус зөвлөх Няма, баруун бүсийн дулааны станцтай холбоотой авилгын хэрэгт авилгын эсрэг газар шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээсэн. Хурд группийн охин компаниудтай холбоотой барилгын зөвшөөрөл, гадар ашигладагтай холбоотой маргаан шалгалтууд өмнө нь гарч байсан нь сайдын бизнес, төрийн бодлого хоорондын ашиг сонирхлын зөрчлийг дахин хөндөж байна. Эрчим хүчний систем доголдож иргэд тоггүй дулаангүй хүлдэж байхад түүнийг хариуцсан сайд болон түүний ойрын хүрээний хүмүүсийн нэр авилга, хууль бус тамирчгоо, тендер төсөвтэй холбогдсон гарч ирж байгаа нь зөвхөн давхцал уу эсвэл системийн хэмжээний ашиг сонирхлын сүржээний илрэл үү гэдэг асуулт нийгмийн өмнө толгорч байна. Олон жил яригдсан дулааны цахилгаан станц 4, дулааны цахилгаан станц 5, шинэ их усрууд бодит ажил болоогүй байхад төсвийн их мөнгө урсаж иргэд харанхуйд үлдэж буй нь бодлогын алдаа гэхээс илүү удирдлага хариуцлага, ашиг сонирхлын гаж тогтолцооны үр дагавар юм. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдлын үндэс. Гэтэл энэ салбар цөөн хүний нөлөөллийн хүрээнд хамаарч бүхий этгээдүүдийн сүлжээнд орсон байж магадгүй гэх хардлага улам бодит болж энэ бүхний цаана хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт өнөөдөр ч хариултгүй байна.